За сайн бацгаана уу. За хөөгөө сэдвт хичээлийн маань 6 дугаар хэсэг эхэлж байна. Өөрөлдвөл 6 дугаар хичээл маань эхэлж байна. Тэгээд би та бүхэнд эрчим үнэртэй бодлын эрчим, хөөгөөний эрчим, ерөөсөө эрчим үнэртэй гэдэг талаар өнөөдөр хичээл орох гэж байгаа. Тэгэхээр түрүүний удаад бол би эрчим өнгөтэй гэдгийг хэлсэн. Эрчим яаж өнгөтэй байдгүй, яаж одоо бөөмсийн төвшин задарч өнгийг үүсгэдэг, өнгө эрчим болж хувирдаг. Яаж бодлын эрчим өөрөө өнгөтэй байдаг. Үгийн эрчим өөрөө өнгөтэй байдаг. Тэгээд одоо сайхан бодол мэдээж өнгө эрчимтэй холбогдно. Саар бодол өнгөгүй бараан хүнд эрчмүүдтэй холбогдно. За тэр талаар ярьсан. За энэ удаад эрчим үнэртэй гэсэн сэдвээр ярих гэж байна. Тэгэхээр эрчим хаана байна? Тэнд үнэр ялгарч байдаг. Хаана ямар зүйл амьтай байна? Хаана ямар зүйл оршин тогтнож байна? Тэр бүгдээс үнэр ялгардаг. Эрчимтэй бүх зүйлээс л үнэр ялгарч байдаг. Үнэрээр алив зүйлийг таньж мэдээ зогсохгүй. Үнэр байх тэр оршихуй ертөнд орон зайн тэр үнэрээр дамжуулаад тэр үнэрт байх бүх үеийн түүхийг мэдж байна. Тэндээс бүх одоо ямар мэдээллийг татан авч унших боломжтой байна. Тухайн үнэр юунаас гаралтай вэ? Ямар эдээс үүссэн бэ? Ямар зүйлсийн нэгдлэг, ямар хүний үнэр, ямар одоо хүмүүнээс ялгарв гэх зэргийг үнэрээр дамжуулаад үнэрийн эрчмийн үнэр дотор байгаа ширхлэлээр дамжуулаад гэдэг юм уу? Үнэрийн үтсээр дамжуулаад мэдж болно. Өвөд дээд цол гэдэг үгсэнд дайнууд үнэрээр дайтаж хүртэл болдог. Үнэрийн эрдэмтэн өвөд бол байдаг гэсэн. За өвөд бол үнэрийг одоо хүнээс алах нэгэн гэдэг. Ерөнхийдөө 5 ангилт, 6 ангилт. Эхийн үнэр, эхүүн үнэр, чихэрлэг үнэр, давслаг, шарууг үнэр, гашуун үнэр, олон янзын хор агуулсан ад чөтгөрийн үнэр гэж ангилдаг гэсэн. Тэгээ хүнд одоо хүний хамгийн анхдагч тарих буюу хамгийн анх өгсөн тарихыг үнэрийн тарих гэж нэрлэдэг. Тэгээ үнэрийн тарих нь бол одоо хэд хэдэн бүхэл бүтэн одоо олон тарихны эд эсүүдээс, тарихны бүтцүүдээс, бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн ба. Бидний хамар дотор үнэрийн булцуунууд байдаг. Тэгээд тэнгуү тэр үнэрийн булцуун буюу тэр олон салст усны ширхэгтэй тэрний цаана байгаа хальсаар дамжаад болцуугаар нь дамжаад бидний авсан үнэр, хумраараа авсан үнэр, илэрцээр авсан үнэр цаашаа үнэрийн анхдагч тарих, үнэрийн одоо дээд тарих руу очдог. Ингэж очих замдаа хэд хэдэн одоо маш чухал тарихны бөөмүүдийг, биетүүдийг дамждаг. Тарихны бүүлсэн бие гэж байна, хөхөнцөр бие гэж байна, тарихны гиппокамп гэдэг ой санамжийн мэдээллийг агуулдаг. Таламус гэх маш олон хэсгүүдээр дамжин байж үнэр одоо задарч тэндээс мэдээлэл нь бидэнд тарихинд оюун бодолд уншигддаг, зүрх сэтгэлд уншигддаг. За тэгээд би хөг аваа бодол үнэртэй гэж ирж байгаа. Тэгэхээр нэгэнтээ л бидний бодлоос эрчим ялгарч байгаа. Бидний хөг аваа өөрөө эрчмийг үүсгэж байгаа юм уу? Эрчмийн цулдал болж оршиж байгаа учраас тэнд үнэр байдаг. Нэг талаасаа. За тэгээ хүний бодол хөг авааны салгарч ярьснаас хамаарч гэхдээ энэ үнэр өөр байна. Сайхан зүйл бодох юм бол мэдээж тэр үнэр таатай сайхан үнэр ялгарна тэгэрч байна. Таагүй мухай зүйл бодох юм бол бас л таагүй эрчмээс таагүй үнэр ялгарна. Жишээ авъя л да. Хүн одоо арх уух тухай бодвол архины эрчимтэй холбогдно. Архины үнэр. Сүү уух тухай бодвол сүүний эрчимтэй холбогдож сүүний үнэр өндөрч байгаа. Өөрөөр хэлбэл энд яг яагаад гэж ярих вэ? Үүсэлт эрчимтэй нь холбогддог эрчмийн хуулийн үйлчлэгч байгаа. Ямарваа нэг юм үүсэлт эрчимтэй гэж ирсэн тэр нэг анхдагч эрчим буюу үүсэлт эрчим. Тэрнтэй холбогдож тухайн бодол гэдэг нь бидний одоо ямар нэг зүйлийг бодоход бодлын эрчим маань эсвэл тэр бодлоос урган гарсан эрчим, үйлдвэрлэгдэн бий болсон эрчим.
Эсвэл одоо бодлын тарих буюу бодлын биетэй холбогдож байгаа тэр зүйлийг бодуулж байгаа тэр эрчим. Энэ бүхий чинь үүсэлт эрчим хөл гэж ярьдаг. Эсвэл одоо юу гэдгийг гинжин хэлхээ. Тэг эрчмийн гинжин хэлхээ буюу хувирлын тухай хуулинд явагдаж байгаа. Ер нь бол ямар нэг зүйлийг бодохын тулд бидэрт бол эрчим хэрэгтэй. Бид нар эрчимтэй байж бодож байгаа гэж дээр хэлжсэн тийм үү. Тэгэхээр жишээлбэл эхийн хайрын тухай бодъё л доо. Тэгэхээр бид нар ээжийн хайрын эрчимтэй холбогдож байх боломжтой. Ямар нэгэн үгийг хэллээж одоо тухайн үг бүтээгдсэн одоо тухайн үгийг ямар нэгэн эзэд гэдэг юм уу те бүтээгч нар тодорхой эрчмийн үнгийг, эрчмийн үнэрийг, эрчмийн одоо долгислыг, шин чанаруудыг агуулж агаад, шингээж агаад мэдээлэлтэй хамт тэр үгийг бүтээсэн байна. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг тухайн аль нэг үгийг хэлэхэд тэр одоо эрчмийн одоо үүсэлт үнэр тухайн үгэнд бол шингээстэй байдаг гэсэн. Тэгэхээр хөг аваа буюу тэр одоо юу гэдгийг үг үнэртэй байх боломжтой байгаа энэ утгаараа. За жишээ авъя л да. За чулуу гэдэг үг байж үү те. Тэгэхээр чулууны эзэд тухайн чулууны амин чанарыг одоо түнд шингэн байж одоо юу чулуу гэдэг үгийг бүтээсэн байна. За энэ зүйлийг чулуу гэж нэрлэе. Тэгэхээр энэ зүйл нь тийм шин чанартай, тийм амин чанартай, ийм мөн чанартай, ийм одоо хүчтэй, чадaltaй ийм зүйлээс ингэж бүрдсэн, ингэж хувирах боломжтой ийм л одоо хүчийг агуулах боломжтой гэдэг ийм үйл үүрэгтэйгээр ингэж оршин гэсэн тэр бүх мэдээллүүдийг тийм шингэн байж чулуу гэж нэрлэж байгаа. Тэгээд бас нэг зүйлийг бид юу л да үнэр амтгаар маш салшгүй холбоотой байдаг. Ялангуяа хүний 5 мэдих үгээс үнэрийн зам буюу үнэрийн мэдрэхүй, амтын зам маш холбоотой байдаг. Жишээлбэл сайхан утгын шаргал сүлээс ойр дуугаагүй одоо ууханс ингээл хэдэд хүчтэй бодоход аманд өөрөө нэхгүй шүүс ялгарч байдаг тийм. Сайхан одоо уухан алгалсан тарган одоо хоньны хавиргач гэдэг юм ахыг тэмсэн гэл махсаал бодоход бас шүүс ялгарч байдаг. Баг зэргийн одоо юу гэдэг үлэн гэдэг юм эсвэл одоо юу гэдэг туртай хоолных нь үнэр үлэн явж байхад эсвэл туртай хоолны үнэр үнэртэх үед өөрөө нэхгүй бас арааны шүүс ялгарч байдаг. Тэгэхээр энд юу ярих гэдэг нь гэхээр нэг талаасаа үнэрийн тэрх амтын тэрх хослон ажилд. Нөгөө талаасаа тэр эрчмийн одоо үнэр юу маш амархан тийм бие махбодод хүчтэй нөлөө үзүүлээд тэндээс хариу урууд гэдэг юм уу. Тийм зүйлийг өдөөж идэг. За тэгээд бидний бодлоос бодлын эрчмээс эрчим үнэртэйг ярьсан дээ. Жишээ авъя л да. Атаархлын эрчмээс хүр үнэртэж идэг. Гэтэл хөхрийг бид нар юунд хэрэглэдэг вэ? Тэ хортон шавж утгах. Тор болгож хэрэглэдэг шүү дээ. Жишээлбэл яг бидний биеэр дүүн хөр бидний одоо энэ шар усны хамгийн дотор бүтцэнд бүхэр агуулгадж байдаг. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээгээр, тодорхой өгөртэйгээр агуулгадж байгаа. Гэтэл бид нар хэн нэг үнд байн гатаархдаг гэдэг юм. Ямар нэгэн зүйл одоо гэдгийг төрөлхөөсөө одоо тийм атаарх уу харин шинтэй гэдэг юм, авиртай гэдэг юм, замтай гэдэг юм. Юу слайд тавьчих байх юм бол мэдээж яг нэг биеэс одоо ялгарх хөхөр гэдэг юм уу? Биеэс атаархлын тэр бодлоос гарч байгаа, үгээс гарч байгаа эрчмээс үнэртэх хөхрийн үнэрийн хэмжээгээр агуулгадаг байх юм. Өөрөөр хэлбэл хөхөр үнэртэж байгаа юм. Хөхөр ялгарч байгаа юм гэдэг юм биш. За гомдлын эрчмээс гомдлын эрчим одоо хэн нэгэн дандаа гомдож идэг эсвэл нэг хүнийг бодон гомдоол байх юм бол яаж юм? Биднээс тодорхой хэмжээний гомдлын эрчим ялгарч л байгаа. Гомдлын мэдээллийг агуулсан. Тэгэхээр тэр эрчим маш ихэн үнэртэй байна. Өөрөөр хэлбэл энэ ихэн үнэр ходоодноос ялгардаг гэдэг юм уу? Ходоодноос үнэртдэг гэсэн. За хорслын эрчим. Хорсол тэгээл те хорсоол. Тэгэх юм бол
намгийн одоо хортой хийнээс өмөрцдөг юм ялгардаг. Тэгвэл хортой намгийн хийнээс өмөрцдөг юм ялгардаг. Хор мөрцдөг гэсэн. Үзэн ядалтын эрчим. Өөрөлдвөл үзэн ядаал, үзэн яддаг маш их хүний үзэн яддаг ямар ч одоо юу гэдэг. Эсвэл тэр мартдаггүй хэнийг үнийг үзэн ядснаа мартдаггүй дахин бодож идэг. Дахин тэр хүнийхээ талаар тааг үг хэлж идэг бол тухайн хүнээс зэвэрсэн төмрийн зэвний үнэ. Өөрөлдвөл яаж юм цуснд байх төмөр нь хүчлэлтэй ороод задарч ийн гэсэн. Төмөр нь задраад юм гэсэн. За уучлалын эрчим агаарын үнэртэй. Эр зоригийн эрчим салхины үнэртэй. Тэр тусмаа одоо намдор газар эсгэрэх салхины үнэртэй. Өндөр хангаан уусан оргилоор эсгэрдэг салхи биш гэсэн үг шүү дээ. За өрөвчний сэтгэлийн одоо хүний сэтгэлийн гэдэг нь бодлын гэдэг нь үгийн эрчим хүч тайган үнэртэй. Худлуугийн үнэр буюу худлаа ярьдаг хүний үнэр гэж хэлээ да тий. Бөгчөн тийм агаарын үнэртэй маш бөгчөн. За хулгайч хүний эрчим ялгагдсны хуц үнэртэй. Гэх мэтлэн одоо нэг хүнээс хүний бодлоос үгнээс үйлдэлээс өнгөд ялгардаг. Ийм учраас Монгол өвд эдс юу гэж нэрлэхээр хүний үнэргүй амьтад. Тэр таагүй тийм торхойны тий одоо тэр хөхөн одоо хортон шавж устгадаг гэдэг юм эсвэл ямар нэгэн байдлаар тийм ялгцсны үнэр үүсдэг байхлаар одоо хүний үнэргүй гэж нэрлэдэг байна шүү дээ. Сайхан сэтгэлгүй, сайн бодлого, сайн үйлдэлгүй хүн гэсэн утгатай. Тэгээ ер нь бол ямар ч одоо үнэр дотор химийн элемент байж байгаа. Химийн элементүүд энд дагуулгдчихэдэг. Тодорхой хэмжээний эсвэл химийн урвалууд явагдчихэдэг. Тодорхой хийнээс өөр төрлийн тодорхой одоо химийн элементээс өөр төрлийн химийн элемент хувирч өөрчлөгдөж бий болж байдаг. Эсвэл өсгөвөрлөдөж байдаг. Эсвэл одоо тодорхой үнэртэй эрчмүүд задарч идэх гэдэг юм те. Тийм. Тэгэхээр одоо бидний одоо муу бодол муухай одоо үг тодорхой эрчмийг агуулгахдаа ийм хортой гэдэг юм уу таагүй муухай үнэрийг орчиндоо өөрийн биедээ эд зүйлстэй тэр орондоо түгээж байдаг байна. Тэгэхээр тэр чинь зөвхөн одоо юу гэдэг зөвхөн энэ гэр оронд гэхгүй те бидний хаа яваа газар тэр үнэр одоо үнэртэж явна гэсэн утгатай. Нэг талаас нөгөө талаасаа бид нар тийм таагүй эрчмийг түгээн дэлгэрүүлж тээвэрлэгч өвдөрлөгч болчих юм. Тэг ингээ бодохоор юу бид одоо юу гэдэг байгалийн бохирдол тэ агаарын бохирдол одоо үр шорооны бохирдол агаарын бохирдол хөлн зэрэгт хүн бидний үг үйлдэл бодол ийм нөлөөлдөг байж болцгүй. Жишээлбэл бид хөлөмжийн үйлдвэрлэлд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж ин гэсэн. Өөрсдийнхөө муу бодол муухай үг үйлдэлээр ингээд ургуулад бодох юм бол бид дэлхийн дул даралдчихсан бид буруутай. Бүр цаашлах юм бол яаж юм бид нар сансар өгтрөгөө одоо оршнол гэдэг юм сансар өгтрөгөө эрчмийн одоо тэр сүлэлдээ гэдэг юм эрчмийн орон зайдчихсан бидний энэ сөрөгчмүүд өнгө болон хувираад үнэр болон хувираад очиж нөлөөлдөг. Далд ертөнцид амьдарч байгаа үе болон бодгалуудын гэдэг юм сүнсгэлүүдийн амьдралд хүртэл тэдний өснө торнолтод дэвчгэд мөнхийн эргэлтэнд мөнхийн одоо тэр хөгжлийн явцад хүртэл бид нар сөрөг нөлөө үр дагаврыг үзүүлдэг байж болзошгүй. Гэсэн одоо дүнэлтийг гаргаж болохоор байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаас үзэхдээ одоо түрүүн ярьлаа тийм үү? Хотоодны хүчил хотоодноос өндөрч байгаа их юм. Тэгээд бид нар энэ хотоодны хүчил ихсээд улмаар яадаг вэ? Хотоод шархалт. Хоол боловсруулах үйл ажиллагаа одоо мууддаг ч юм тийм. Одоо тэр төмрийн үндсэн хадалтын эрчим төмрийн зэв гэдэг юм уу? Зэвэрсэн төмрийн бий болгодог гэдэг чинь цуснанд байгаа нэг төмрүүд улаан эсүүдийг үйлдвэрлэдэг төмрүүд яаж байна? Багасаад уруулдаараа задраад байхаар чинь цус өтгөрч байна. Бас бохирдож байна. Цусны дотор агуулгадаг шимт байцууд гэдэг юм уу? Нөгөө өнөө хүчил төрөгчийг зөвөрлөх, хоолны шимт хижээлийг зөвөрлөх улаан эсүүд цөөрчж байна. Цөөрчж байна. Нэг талаас нөгөө талаасаа цус
багасдаг юм эсвэл цус өтөрч гэсэн үг шүү дээ. Цус булангартаа хэлж байна. Хүн өвдөн. Одоо тэр түрүүн ярьж байна тийм хорслын эрчим хортой намгаас ордог. Хортой хийм нэртэй. Тэгэхээр үргэлж хортой хий өөрийнх нь биеийн тэр дотор байгаа эсүүд нь гэдэг юм уу эдүүд нь хортой хийг үнэрлээ эсвэл тэр хий дотор оршоод байхлаа яадаг. Өсөн хүсээгүй хүний би хор тавдраар өвдөн. Хор тавдар туусна. За тэр худлагын үнэртэм эсвэл худлаа зүйл бодоод бүгчин агаар үнэртэй юу гэсэн үг юм бүгчин агаар гэсэн хүчил төрч байхгүй гэсэн үг шүү дээ. Ядаж л хамгийн багаар бод. Тэгэхээр үүд тарих хүчил төрчийн дутагдалд орно. Бие махбод хүчил төрчийн дутагдалд орно. Хоол боловсруулж чадахгүй, уургаан илруулж чадахгүй, бодисын солилцоо явуулж чадахгүй нэг талаас нөгөө талаас тарих хүчиж эхлэх шүү дээ. Хүчил төрчийн дутагдалд орно. Тэгэхээр энэ бүгдэд бид нар махан бие хүртэл өвдөгчд бидний өөрсдийнхөө бодлын тэр сөрөг бодлоос ялгарч байгаа эрчмийн үнэрт өөртөө зохигдож явдаг. Тэгэхээр зүгээр нэг одоо гэдэг бодол үнэртэй юм гинлээ гэж зогсох биш. Тэр бол одоо юу гэдэг юм хангалтгүй. Бид яралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ухамсартайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй энэ бүхнийг. Үгийн цамж, үйлдэлийн цамж, бодлон ариун байлгахад суралцах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлийг хүртэл ариусгах. Тийм ухаантай байх хэрэгтэй. За тэгээд хаас агуул бас үнэр үн тийм үү? Үнэргүй зүйл нарууд үнэхээр байхгүй. Бидний хувцс хунаар эдэлж хэрэглэж байгаа гар утас юу бүгд үнэртэй шүү дээ. Цэцэг энэ олон сайхан шин мандлын гэдэг юм энэ цэцгсүүд бүгдээрээ химийн одоо энэ байна. Хими элементүүдээс бүрддэг. Тэгээд тодорхой хэмжээний энэ үнэрүүдийг агаарт, усанд, хөрсөнд түгээждэг. Тэгэхээр бид нар үнэрийн ертөнцид амьдарч байгаа. За тэгээд жишээ бид нар хүлэмжийн хийг үйлдвэрлэхэд одоо тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад яваад байгаа юм биш биз буюу ер нь бол явуулаад үйлдвэрлэлд оруулж байгаа гэдэг өгдүүд бол хэлээд байгаа. Гэтэл бид нар болоо тэр бүр тийг наривчлан ойлгохгүй байгаа байж болзошгүй. Тэгэхээр үнэхээр тийм шүү гэдгийг одоо таниулах зорилгоор л ингэж дэлгэрэнгүй одоо бүхэл бүтэн нэг сэдвтэ хичээл болгож цовруулаар ингэж оруулж байна л та. Тэгээд ямар нэгэн байдлаар эргэлзсэн, тэнэгэлзсэн божигныхаа хажуугаар өглөө хашаа одоо тий ашигад өнгөрдөг бол бити тэгээсэ гэдэг үгнээс аль болохоор тоо барин битээ гэдэг юм уу аль болохоор өвгдийн эрдэм ухааныг энэ цагийн одоо шинжлэх ухааны ололт амжилттай хослуулан барьж тайлбарлахыг хичээж байгаа. За жишээлбэл хүлэмжийн хий дотор нүүрслийн хий, метан, азотын дутуу эсэл, фотор төслүүд жишээлбэл оролдог. Тэгээ энэ дээр за энэ слайдыг харуулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр ийм байна л да хүлэмжээ. Тэг хүлэмжийг SO2-тай тэнцвүүлэн тийм тооцоо гаргасан байна. Нүүрслийн карбон диоксид буюу нүүрслийн. Тэгэхээр метан бол 1 тонн метан 21 тонн нүүрслийн хүдийг тэнцвэрлэх метан хавьгүй илүү хортой гэсэн. Азотын дутуу эсэл болохоор 310 тонн нүүрслийн хийтэй тэнцвэ. Маш аюултай. Нэг талаасаа. Тэгээ бид угаасаа хүлэмжийн хийг одоо өөрсдийнхөө аж үйлдвэрлэлцэг энэ одоо амьдралын хэв маяг гэдэг юм уу аж үйлдвэрийн одоо хөгжил дэвшлийнхаа улмаас хэрэглээнийхээ улмаас техник технологийн дэвшлийн улмаас бид нар тэргүүн нүүрслийн хийг агаарт маш ихээр үйлдвэрлэж байгаа. Уг нь бол яадаг энэ нүүрслийн хийг чинь одоо уг нь мод тэргээр амьсгалдаг. Мод одоо тэр тоос нуцроор тэр энэ нүүрслийн хийгээр амьсгалаад оронд нь хүчил төрчийг үйлдвэрлэдэг. Гэтэл бид нар сүүлийн модоо их хэмжээгээр огтлж устгах сүйтгэж байгаа. Шатааж байгаа. Хорхой шавжинд идүүлж байгаа. Тэгэхээр
бид нар одоо юу гэдгийг нүрслийн хийг одоо хэмжээгээр агаарт гэдэг юм дээш явах хурмсны орон зай руу дээд орон зай гэхээр цацж байгаа. За яг одоо энэ дээр яг би сонирхолтой тоо баримт авч ирсэн мод сүрсэнсбэр дэлхийн нүрслэлийн ялгарлын 18% буюу 5.9 тэрбум тонн нүрслэлийн агаар мандалд хоригдлогч байна. Агаарт тийм тоосонсрын бүхэл бүтэн давхрах мандалд үүсгэж байна. За мэдээж тээврийн хэрэгсэл буюу бидний одоо шатхуунаас тоосноос бензин түвшлийн хэмжээний одоо гэдэг нүрслийн хийнүүд ялгарч дутуу эслэг. Гэтэл хүний бид яаж вэ? Бид хүний бие өөрсдийнхээ одоо юу гэдгийг бас амьдралын буруу хэв маягаас бас энэ нүрслийн хийг хэмжээгээр бас өвдөрлөхөд нэмэр үзүүлж байгаа. Бидний хоол хүнсний зохисгүй хэрэглээ нүрслийн хийг гэхээр нэгдүгээр бидний махан бид бий болгож байна. Хоёрдугаар бидний ялгцсуудаас дамжаа тэр хийм хаягдлуудаас дамжаа тэр энэ нүрслийн хий бас агаарт хэмжээгээр дэгдэх нөхцөлийг бас бид нар бүрдүүлж өгч байгаа. За хоёрдугаарт метан. Метан бол бас л их аюултай те 21 дахин аюултай гэдэг нь хэлсэн шүү дээ. Тэгэхээр хайгуулын өрөмлөг, газрын төсний хайгуулын өрөмлөг маш их гэдэг бас ер нь бол өрөм шүүрх их хэмжээгээр тавьдаг болсон цаана. Тэрсэн бол дор газрын одоо гүнд байх хийнүүдийн хэмжээгээр дэше гаргаж ирж байгаа. Ил агаарл. Байгалийн хийн хоолойноос алдж байна. Нүрсний ур хаануудаас алдж байна. Хоо хаягдлыг булах хаях зэрэгт бол метаны хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. А гэтэл хүн биднээс метаны хий бас хялгардаг. Хин нэг хүнийг занахад тэр занлын эрчим, занлын үг өөрөө метаныг агуулж байдаг. Тэгэхээр бид бас л өнөр оруулаа л явж байгаа. Соён гэгээрээгүй байх нэг хэлбэр чинь одоо юу гэдэг бие биендээ атгахснаа тий атаархал орслын одоо үг хэлэх бодох сэтгэлдээ тээж явах дээрэс нь хармуу үүдийг хайр найргүй одоо амны уншлага мэтгэл энэ болгон чинь ийм аюултай гэдгийг л одоо бид монголчууд бид мэдэх хэрэгтэй байна. Нэг талаас нөгөө талаасаа өгдөөцийн агуу ухааныг үнэхээр бишрэх хэрэгтэй байна. Бишрмээр байна. Энэ бүгдийг чинь таньдаг учраас л тийм маш тийм ёстойгтой зөв сайхан үгээр, эрүүлийн үгээр, магтаалын үгээр, урмын үгээр сайхан эрчимтэй, сайн одоо үнэрт сайхан үнэртэй үгүүдийг хэрэгжилж хэвшсэн байсан байна шүү дээ. За азотын дутуу эсэл. Малын ялгц гэдэг юм уу ялангуяа нэг азотор сүлүүд газар тариалан дөрөв хоол хүнсний тариалан ногоо тарихтай хэмжээгээр одоо үсэг борддог болсон шүү дээ. Өөрөөр нь одоо хөрс уг нь өөрөөрөө сэрэгдэг тийм үү тодорхой хэмжээ гэхэд үгүй дахин бордоол хүнсний ногоо гэдэг юм уу газар тариалангийн үлэмжийн одоо үйлдвэрлэхийн хэмжээгээр хэрэгэлдэг болчиход байгаа хятадуудыг дураагаад. Энэ бол тийм сайн зүйл биш. Гэтэл хүн бид өөртөө яаж азотын тусдаа эслийг хүн бид биедээ үүсгэх эсвэл биедээ татах, биедээ хуримтлуулах, цуглуулах тийм үйлдэл бодлыг бас тээж явдаг байх. Жишээлбэл садрал саммун кино үз. Тэр тухай бодох, эсвэл үйлдэх зэрэгт ийм азотын дутуу эслийн хий нисэл ялгардаг байх нэ. Тэгэхээр түрүүний ясна нүүрс хүчлийн хийгээс 300 одоо 1 тоннтой нь харьцуулах юм бол 310 дахин одоо тийм аюултай гэж хараад байгаа шүү дээ. Гэтэл бид яаж вэ? Сүүлийн үед бол одоо энэ интернетийн орчин ер нь заавал интернетийн орчин гэж буруудах болохгүй л дээ. Иймэрхүү одоо нэг сэдвтэй гэдэг юм уу, иймэрхүү өгүүлэмжтэй бичлэгүүд, кинонууд бас ихээр одоо түн дэлгэрсэн. Тэгээд энийг бол бид бүхэн мэдж байгаа. За дараа нь фоторт хийнүүд. 3 төрлийн хий байна. Фоторт хийнүүд бас л аюултай. Бүр 14800, 10900, 22800 дахин нүүрс хүчлийн хийгээс аюултай.
Дэлхийн хүн ам гэсгийн хэрээр хоолносны хэмжээ малын тодорхой автомашин эрчим хүчний хэрэглээ өсч байгаа нь хүлэмжийн хялгарыг мэдүүлж байна гэх. Тэгээ фоторын хинүүдийг хэрхэн ашигладаг. Ялангуяа одоо тэр нөгөө юу тодорхой нэг металлуудыг задлж тэгээ нэг байгалаар изотоп буюу нэг нэгдлийн хэлбэрээр олдог. Тэднийг ингээд шатааж задлж ургуулжуулахдаа тодорхой нэг цэвэр нэг элементүүдийг гаргаж авах. Ашигладаг болчиход байгаа фотор хинүүд. За ийм фотортхийг бас бид нар өөртөө үйлдвэрлэдэг. Жишээлбэл ямар нэг юмд харамсаал хэд харамсаал байхад ийм төрлийн эрчим ялгараад энэ төрлийн эрчмээс фоторын хийг үнэртдэг. Өөрөөр хэлбэл фоторын хийн эрчим ялгардаг гэсэн. Тэгэхээр нөө хэлдэг шүү дээ. Ялангуяа сэтгэл зүйчлэлээр бол битгий хэд харамсах зүйл байлгүй л яа. Өвгөдчлээ битгий харамс. Нөгөө өнгөрсөн борооны хойноос цуг нөмөр. Эсвэл нөгөө яасан хойно нүлээ. За ямар ч өнгөрсөн борооны хойноос цуг нөмөр гэдэг утгатай үгээр хэлдэг байхгүй. За сүүлийн үед бол хүмүүс маш их айц төгшөөртэй байдаг болцсон. Хүмүүс гэхгүй хүүхд залууч. Нийгэм жоохон тийм ороо бусгаа гэдэг юм уу? Харгистуу хэрцгийдүү болоод тэгэхээр хүмүүс маш их нэг айц төгшөөртөг автж байна. Нэг талаасаа нөгөө талаасаа ер нь бол айх төгшөөртөг шалтгаан бас олон бий очжээ. Одоо энэ банкны зээл, өр зээлч гэсэн одоо тэгээ тодорхой хэмжээний төгсөх айх тийм шалтгаан болж шүү дээ нэг талаас. Тэгээд за ажлын байраа алдах үе гэмшлэн тэгэл зөндөө олон шалтгаанууд. Тэгэхээр хүн айж төгшөд үржил шимгүй хөрсний үнэр тухайн хүний айцын эрчмээс төгшөрийн эрчмээс үнэртэж үржил шимгүй хөрсний үнэр. Тэгэхээр биднэрт ч гэсэн бидний бие шим тэжээлийн одоо юу гэдэг дутагдлалд аяндаа орох нь байна шүү дээ. За тийм. За тэгээд үнэрийн шидэд Баатар гэдэг нэг 33 Номтын нэг 33 Баатар судар дээр үнэрийн шидэд Баатар өөрийнхөө одоо энэ үнэрийн шидийн талаар альцсан байгаа. Тэгээд би энэ талаар нэг эхний слайдыг ядаж хэлье да. Хэлээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе гэхгүй л дурталах хаа. За үнэрийн шидэд Баатар өөрөөр хэлбэл үнэрийн шидэд Баатар олон байгаа тийм үү? Дайн тулаанд үнэрийн одоо эдник гэдэг нь шид өвдсийг маш их олон янзаар ашиглаж байсан. Гэсэн энэ Баатар бол хамгийн оройн дээд нь буюу өөрөөр хэлбэл анхдагч нь нэг талаасаа хамгийн хүчрхэгэн гэж ойлгоо. Маш одоо үнэрийн шидийг гарамгай сайн хэрэгжүүлж явсаар байгаа Номтын тэнгэрийн 33 Баатар нэг нь болон өргөгдсөн байгаа тэнгэр. За шинжлэн байж бүхнийг үнэртэх чадaltaй шидэд үнрээр согтоодог нь билээ. Тэгэхээр үгжин тодорхой хэмжээний үнрээр хүнийг согтоочдог. Дайснуудаа согтоочдог. Ширвээдсэн олныг дарж устгах үйлтэй шийтсэн бүхнийг самууруулах чадaltaй нь билээ. Дайсан бүхнийг согтоох тэнхээтэй, дайдсан бүхнийг унтуулах өвдөстэй, даварсан бүхнийг өхүүлэх бяртай, гай далалсан атгаг санаатан бүхнийг 30 бээрийн цаана байсан ч үнэртээд үнрээр нь таньж мэдчихэд дайран ирэх дайснуудыг үнрээр нь замд нь өрхтөж, дайран ирэх атгах нааднуудын замыг тосож үнэртэн бүхнээр урх зам тавьдаг байлаа. Гэж шүү дээ. Өөрөөр хэлбэл 30 бээрийн цаадах маш хол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрний цаана явж байгаа дайснуудыг үнрээр нь таньж мэдчихэд буцаагаад замд нь үнрээр янз янзын урх тавьдаг. Тэр чадaltaй үнэхээр за үнэрт нэгэн давааг давхад нойрсоод тэд унтдаг. Тэгэхээр нойрсуулах үнэр гаргадаг байна тийм үү? Эрчмийг нойрсуулах үнэр агуулсан эрчмийг гаргадаг байна. 2 давааг давхад ухаан нь балардаад унана. 3 давааг давхад муужраад буугаад ирдэг. Хүлэг жороотойг нь эзэнтэй нь хамт хөрс шороон гүйдэлтэйг нь гүйдэлтэй нь хамт буман шидтнийг шид шившлэгтэй нь хамт бултаар нь нэгэнтэй зүрмэглэн нойрсуулж ухаан санааг нь балартуулдаг. Урдах замыг нь харанхуйлуулдаг. Уураг тарих оюуныг нь самууруулдаг. Хор бүхнийг хохмой бидэн цацдаг байлаа. Тэгэхээр мэдээж дайснууд ч гэсэн тэг өрсдийн гэсэн одоо гэдэг зөнтэй гэдэг юм чадaltaй бас л одоо өвдөлттэй шидтэй тийм л хүмүүс байна. Гэтэл тэдрээс давсан
чадalтай гэдэг шүү дээ өөрийгөө. Буман шидтэйг нь шидднийг нь тэр шид шивтгтэй нь хамт амтуулцдаг, балартуулцдаг, самруулцдаг. Догшрох дайсны олон цэрэг жанжид дөрвөн ухааны самуурч балартаа дөрвтэй хүчин тамирт цулраа дуг нойрондоо дугжран назгаарч гүн нойрондоо автан гиндэх зуурт нь дайсан бүхнийг нь харуулж алдаг, далайсан бүхний амийг тастан хороодог илт бомбай зэр зэвсгийн хүчээр ийм л дайныг өдөөж өрнүүлж явлаа. Үнэр бүхнийг бидэн шингээгээд үнэр бүхнийг аманд нь амтлуулаад үнэр бүхнийг хамартан цоргуулад үнэр бүхнийг тархинд нь лав суулгаад тийм л шидэд үнрийг цацаж явлаа. Тэгжил дайснуудыг дарж хороож байлаа даа гэх. За тэгээд энэ дараагийн хичээл дээр энэ талаар ярьж өгье дөө. Өнөөдөр ингээд хичээлээ өндөрлөё. Хэд урт болчоор бас нуршсан болчин. Тэгээд бид бас тодорхой нэг хичээлийнхаа цагийг бас лимитээр 30-20-оос 40 минутаар хамгийн дээд нь 50 минутаар барьж буй гэсэн журам гаргасан учраас журамдаа зарагдах үүднээс энэ хүргээд хичээлээ өндөрлөё. За баяртай.